Сайн байцгаана уу? Эрхэм та бүхэнд энэ өдрийн мэдээг айлтган дэвшүүлэн дэвэслэлээс эрхлэн мэлтэгдэх түүн бүсийн мэдээллийн хэлбэрээ эхлүүлж байгаадаа таатай байна. Ингээд та бүхэн өнөөдөр Дархан аймаг орон нутгийн хэмжээнд ямар онцлог үйл явдал болсныг бидний бэлтгэсэн мэдээллийн хэлбэрөөс хүлээн авч үзээрэй. Эхний мэдээ. Дархны төмөрлөгийн үйлдвэр компани 2025 онд улс орон нутгийн төсөвт 77 тэрбум төгрөг төлрүүлэх төлөвлөгөөтэй байсан бол үүнийгээ давуулан биелүүлж нийтдээ 145 тэрбум төгрөгийн татварыг улс орон нутгийн төсөвт төвлөрүүлээд байна. Дархны төмөрлөгийн үйлдвэр компани 2025 оны тайлангийн хурал Дархан хотын Залуучууд театрт өнөөдөр зохион байгуулагдаж, улиран өнгөрч байгаа оныхоо амжилт ололтыг хилэлцлээ. Тус компани нь 2025 онд үйлдвэрлэл, экспорт, санхүүгийн үр дүнгийн үзүүлэлтээр түүхэндээ урд өмнө байгаагүй амжилтыг гаргаж, санхүүгийн бодит өсөлт үр ашиг гарган ажиллажээ. Үйл ажиллагаагаа ил тод үр дүнтэй зохион байгуулж, өртөг зардлаа бууруулан, бүтээн хэмжээг нэмэгдүүлж чадсан бөгөөд хамт олонний мэдлэг ур чадвар, нэгдмэл хүсэл зорилгын үр дүнд үйлдвэрлэл тасралтгүй явагдаж, чанар үр ашгийг шин төвшөнд гаргаж чадсан гэдгийг гүйцэтгэх захирал чагнаад орж онцоллоо. За манай хамт олон 2025 түүхэн амжилтыг тогтоож оноо удаж байна. За тухайлбал борлуулалтын орлого, эдийн засгийн үзүүлэлт болон тээвэр логистикийн хүндрэлүүдийг шийдсэн үр дүнд түүхэндээ анх удаага 60 гаруй тэрбум төгрөгийн цэвэртэй ашигтай ажиллаж байна. За энэ нь маань цаашдаа энэ Дархан аймгийн одоо ажилтан албан хаагчдын нийгмийн рүү чиглэсэн үйл ажиллагаанд нэмэр болох талаар бид нар компани удирдлагын зүгээс анхааран ажиллах боломжтой болж байна. За цаашдаа Дархны төмөрлөгийн өдөр 2026 онд ажилтны орон сууц болон Дархан аймаг дахь офисын барилгыг эхлүүлэхээр ажиллаж байна. Ирээдүйн инженер техник ажилтныг бэлтгэх чиглэлээр нийтдээ 25 оюутныг 100% тэтгэлгээр металлургийн инженероос сургаж байна. Мөн цаашлаад 2026 онд бүгд найрамд Солонгос болон Япон улс руу компани 100% тэтгэлгээр сурахаар төлөвлөн ажиллаж байна. Улсын сайдын зөвлөлийн 1990 оны 4-р сарын 14 өдрийн 100 Хөтөлбөр үргэлжилж байна. Дараагийн онцлог мэдээлэл хүргье. Дархан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 11-р хуралдаан өнөөдөр нийт төлөөлөгчдийн 65%-ийн эрсдэлтэйгээр хуралдан нийтдээ 8 асуудлыг хэлэлцэн баталлаа. Асуулт асуухаас төлөөлөгч энэ удаагийн ээлжит хуралдаанаар Дархан аймгийг 2021-ээс 2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилт мөн Дархан аймгийг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг баталсан юм а. Түүнчлэн тогтоолт нэмэлт оруулах тухай, зөвлөх шинжилгээ байгуулах тухай Дархан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2025 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, үндсэн хөрөнгийн асуудлууд, энгийн хог хаяглыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, буршлах журмыг батлах тухай. Нийтийн эдэлбэр газрын хог хаяглыг цэвэрлэх, энгийн хог хаяглыг буршлах зардлын нэгж тарифыг батлах тухай асуудлуудыг хэлэлцсэн. Мөн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны шийдвэрийн хэрэгжилтийн тайлан хэлэлцсэн юм а. Хуралдааны хэлэлцэн хамгийн ихний асуудал буюу Дархан аймгийг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл батлагдсан тухай бид дараах мэдээллийг тодрууллаа. За өнөөдрийн аймгийн иргэдийн хуралд одоо хэлэлцэж байгаа хамгийн чухал асуудлуудын нэг бол энэ Дархан аймгийг 2026-аас 30 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг одоо төслийг танилцуулж батлууллаа. За улсын их хурал 2025 оны 11 дугаар сарын 28-ны өдөр баталснаар аймагуд бас энэ үндсэн чиглэлээ батлах ийм одоо эрх үүсэж байгаа. Нэгөөсөндөө бол бид нар 2021-ээс 25 онд одоо энэ үндсэн чиглэлийнхаа зорилтуудын хэрэгжилтийг дүгнээд за ингээд төсвийн жил буюу одоо 25 он дуусахаас өмнө энэ үндсэн чиглэлээ бас батлах ийм үүрэг хүлээж байна. Тэгээ энэ хүрээндээ бол үндсэн чиглэлээ бол амжилттай батлууллаа. За энэ удаагийн үндсэн чиглэлийн гол одоо бас өөрчлөлт онцлог нь гэвэл үр дүн цөөрөлсөн ийм хэмжих за шалгуур үзүүлэлттэй ингэж батлагдаж байна. Тэгэхээр нэгсэндээ улсын хэмжээнд дээрээсээ доошогоо ийм төлөвлөлттэй ийм үндсэн чиглэлийг бол төслийг танилцуулж батлууллаа. За улсын хэмжээнд бол 200 ийм одоо хөтөлбөрийн үр дүнтэй ийм үндсэн чиглэл 8 одоо үндсэн бодлогын хүрээнд батлагдсан. За хуулиараа бол тухайн орон нутаг нийслэл өөрийнхөө одоо бас эрхлэх асуудлын хүрээнд хөтөлбөрийнхөө үр дүнгээс тооцож энэ төслийг боловсруулах ёстой. Тэгэхээр бид бол энэ 8 үндсэн чиглэлийнхаа хүрээнд 108 одоо бас хөтөлбөрийн үр дүнг тооцож өнөөдөр иргэдийн хуралд одоо танилцуулж батлууллаа. Зөвхөн Дархан аймгийн хувьд бол онцлог нь
бид энэ 5 жилийн хугацаанд улсын дундчтай одоо харьцуулах юм бол эрүүл мэндийн салбар дээр бас тодорхой доогтлууд бас бий. Энэ юун дээр харагдаж байна вэхээр дундаж наслалт маань улсын дунджаас доогуур байгаа. Тэгэхээр энэ улсын дунджид хүргэх түүнээс бас ахиулах ийм бас томоохон зорилтыг энэ үндсэн чиглэлээр бид бүхэн авч хэрэгжүүлж байна. За нөгөө талдаа бол дотоодын нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний 5 жилийн хугацаанд бас нэмэгдүүлэх нэг дахин нэмэгдүүлэх ийм бас томоохон зорилтыг тавьж байгаа. За ажилгүйдлийн түвшин бас бууруулах. За мөн одоо дотоодын энэ аялал жуулчлалыг нэмэгдүүлэх замаар бас эдийн засгийнхаа бас тэлэлтийг хангах. За мэдээж одоо ажилгүйдлийн түвшинг бууруулахын тулд ажлын байр нэмэгдүүлэх энэ чиглэлээр бол томоохон зорилтуудыг бодлогын түвшинд энэ хөтөлбөрийн үр дүнд бол авч хэрэгжүүлж байгаа. За цаашлаад бол мэдээж засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр за мөн жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй энэ 5 жилийн үндсэн чиглэл маань уялдаад явах учраас жил жилдээ бас энэ зорилтуудынхаа үр дүнг тооцоод шалгуур зүйл дээр тооцоод бас тухайн жилийнхаа бас хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгаад явна гэсэн ийм одоо ажлын хүрээнд бол ажиллаа төлөвлөлөд ажиллаж байна. Дараагийн мэдээ. Зах зээлийн үнээс хамгийн боломжийн хэрнээ шинэлэг загварын хамгаас чамын хийцтэй H&M, Zara, Nike, Adidas брэндийн охид болон хөвгүүдийн 0-16 хүртэлх насныхан зориулагдсан бүх төрлийн бэлэн хувцас болон пүүз гуталтыг худалдаалдаг Last Kids Shop хүүхдийн бэрийн товцны дэлгүүр шинэ жилийн онцгой хямдралыг зарлаад байна. Сайн байцгаана уу дарханчууд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Эцэг эхчүүд бидний дунд хэдийнэ алдартай болсон Дархан хотын Last Kids хүүхдийн хувцсны дэлгүүр маань бүх бараандаа 30-аас 50% супер урамшуул хямдралыг зарласан байгааг та бүхэнд онцлох гэж байна. За шинэ хорооллын 21-р байрны замын эсрэг талд буюу 321-р байрны 1 давхарт төв замд байгаа харсан байрлалтай 75 м квадрат дэлгүүрийн байр объект талбайг худалдах гэж байгаа шүү гэдгийг та бүхэнд онцолж хэлэх гэж байгаа. Ингээд дэлгүүрийн байраа объектоо худалдсанаар эдгээр бүх бараануудыг хямдралтай үнээр та бүхэндээ зориулах гэж байгаа юм аа. За эхний харагдаж байгаа эрэгтэй ийм хөөрхөн хувцснууд бол Montbell, за New Balance ийм гоё цамцнууд байгаа. За одоо яг үйл цаг ирсэн байгаа учраас күүрчүүн дотроо нэлээд хүүтэнд өмсгөж зориулагдсан ийм гоё материалтай хамгийн гол нь яг 100% чанартай бараануудыг та бүхэнд за Last Kids дэлгүүрийнхаа ойртуулдаг байгаа. За энд харагдаж байгаа болохоор гадуур тэр бүр хайгаад олдоод байдгүй маш өндөр чанарын материалаар хийгдсэн цасны өмднүүд байгаа. За Last Kids-ийн цасны өмднүүдийн тухайд арзмарын өргөн сонголттой байх жишээтэй. Жишээлбэл энэ болохоор 18-аас одоо 24 сартай хүүхдүүдэд зориулагдсан. За жоохон хүүхдүүдийн байхад ийшээгээ бүр одоо том сайзтай өсвөр насны хүүхдүүдэд ч гэсэн өмсгөж зориулагдсан ийм гоё дотортой чанартай цасны өмднүүд Last Kids-д бол яг одоо өргөн сонголттой бэлэн худалдаалагдж байгаа. За энэ жишээлбэл Moncler-ийн цасны өмднүүд байх жишээтэй. За New Balance-ийн ийм гоё малгайтай хүүдийнүүд байна. За ийм гоё дотортой зузаан материалтай шүү манайхаа. Үнэхээр гоё чанартай Америкийн нэгдсэн улс, Европын улсууд, за Солонгос гэх зэрэг одоо улсуудаас Last Kids-ийн одоо хүүхдүүд зориулагдсан хамгийн чанартай брэнд болсон хувцснуудыг оруулж ирдгээр хэдийнэ танигдсан. Энэ дэлгүүрийн тухайд за 1 наснаас дээшээ 14, 15, 16 буюу 170 см өндөртөө өсвөр насны хүүхдүүдэд зориулагдсан хамгийн загварлаг сүүлийн үе тренд болоод байгаа. Яг л том үеийн хувцснаас дутхгүй загвар шийдэлтэй хувцснуудыг сонгож оруулж ирдгийг та бүхэн хэдийнэ таньдаг болсон бизээ. Мөн гутал пүүзнүүд нь бол бүгдээрээ 50% хямдралд орсон байгаа шүү гэдгийг та бүхэндээ онцолж хэлье. За энэ H&M ийм гоё дотортой цамцнууд өргөн сонголттой байна. За дотрыг харуулчих. Яг энэ өвөл болон хавар намар өмсөх зориулагдсан хүүхдийн бие дагаарыг чөлөөтэй нэвтрүүлдэг ийм гоё загвар хийв шийдэлтэй зурагтай ийм гой цамцнууд эднийд бол ингээд хямдралтай үнээр худалдаалагдж байна. Подолкнууд ч байна, цамцнууд ч байна. За тэгээд арзмарын хувьд бол нэлээд өргөн сонголттой байгаа шүү. Бага насны хүүхдүүдээс ихсүүлээд энэ хараа ийм жижигхэн өөрхөн хүүхдүүдэд North Face-ийн ийм хөөрхөн тийм 100 одоо сайттай. Үүнээс гадна өсвөр насны хүүхдүүдэд зориулагдсан гээд маш өргөн сонголт таны хүлээж байгаа. За энд болохоор дотортой болон даавн дотортой тамирын өмднүүд энэ хэсэгт харагдаж байна. За ер нь бол ийм гоё зөөлөн дотортой өмднүүд байгаа шүү. Ийм гоё өмднүүд Adidas-ийн, North Face-ийн, Nike-ийн өмднүүд бүгдээрээ цөм хямдралд орсон байгаа шүү. За хаанч байхгүй хамгийн хямд үнээр хүүхэдтэй хамгийн чанартай эдлэгээ даахуц брэнд хувцснуудыг сонгоорой гэж та бүхэндээ уриалах байна. За энэ болохоор даавн дотортой өмдөн байна. За энэ болохоор арай зөөлөн дотортой. Энэ болохоор ийм хөвөн зөөлөн дотортой те маш гоё хүүхдэд ийм одоо халуун дулаан
байдлыг өгөхөд. За сайзны хувьд энэ жишээлбэл арай жижиг арзмаас ихсүүлээд бүр өсвөр насны манай өндөр хүүхдүүдэд зориулагдсан загварууд хүртлийн дөрвөн сонголттой байгаа шүү. Та бүхэн маань шинэ хороолын 21-р байрны замын эсрэг талд 321-р байрны нэг давхарт Last Kids гэсэн одоо хаягтай дэлгүүр дээр ирээд эдгээр сайхан чанартай бараануудаа өргөн сонголттой 5 дахь орчноос худалдан авах боломжтой. Хамгийн гол нь шинэ жилийн баярыг тохиолдуулан мөн дэлгүүрийн одоо талбай объектыг худалдаалах гэж байгаатай холбогдуулан эдгээр тэмдэглэлүүдийг зарлж байгаа гэдгийг дахин хэлээд байгаа. За энд бол күрч хөнүүдийн хэсэг байна. За North Face-ийн ийм гой загварлаг күрч хөнүүд мөн бас хямдралд орсон байгаа шүү. Хямдарсан байгаа дээр нь та бүхэн худалдаж аваарай. Сайзын хувьд өргөн сонголттой байна. За энэ Goose Down материалтай сүдэн синтефон одоо дүргэлцтэй North Face-ийн гоё күрт хөнүүд байна. За Moncler-ийн ийм гоё күрт хөнүүд байна. Нилээн чанартай тий. За энэ доогоор болохоор манай өсвөр насны хүүхдүүдэд зориулагдсан. Энэ бас их хөөрхөн загвар багаз Moncler-ийн ийм хөөрхөн охтуудад хөвгүүдэд зориулагдсан. Күрчгнүүд эднийд маш өргөн сонголттой худалдаалагдаж шүү. За ер нь бол Last Kids Shop-ыг энгийн үгээр тодорхойлж хэлвэл яг одоо томчуудын өмсдөг хамгийн загварлаг ийм гоё одоо тий тренд болж байгаа хувцснуудыг хүүхдүүдтэй зориулж оруулж ирдэг. Тэгээ нэгээс 16, 17 насны өсвөр насны хүүхдүүдэд зориулагдсан ич бүрэн хувцсыг та энэ дэлгүүрээ сонгох боломжтой шүү. За энэ болохоор The North Face яг нэг томчууд өмсдөг ийм гоё хэв загварын күрчиг хүүхдүүдэд зориулагдсан ирсэн гэсэн үг шүү. За энэ ч бол 120 арзмаартай байна. За энэ арай том арзмаартай буюу 140-тэй арзмаартай гих жишээний эрэгтэй эмэгтэй хүүхдүүдэд зориулагдсан маш олон төрлийн сонголт байна. Та бүхэн өөрсдөө хүүхдүүдэд дагуулж ирээд сонирх юм бол хамгийн чанартай, за хамгийн одоо дулааныг одоо алдуулдаггүй ийм чанартай күрчгнүүдээ Last Kids-ээс авах боломжтой болж байгаа юм. За манай охтууд бол ер нь гангалах дуртай байдаг те. Тэгээд яг гоё юм хүүхдүүдэд зориулагдсан гадуур хувцс хаана байна, ганган чамны хаана байна гэж хаагаад идэг те. Манай охтуудтай ээж авд. Тэгвэл Last Kids Shop ийм хөөрхөн коотнуудаас ирсэн байгаа юм байна. Маш загварлаг байгааз. За ийм бас хивж одоо загвартай ирсэн байна. Ийм хөөрхөн бас найпууд ирсэн байна. Үнэхээр хөнгөн юм байна. Тэгэхээр хүүхдүүдтэй та бүхэн маань арцмарын өргөн сонголттойгоор гадуур өмсөх хувцснуудыг ингээд Last Kids Shop-оос хямдарсан байгаа дэр нь буюу 30-50% хямдралтай байгаа дэр нь худалдан авалт хийгээрэй гэж та нарыгаа уриах байна. Хүүхдийн бэрийн товсны Last Kids дэлгүүр сүүлийн үе тренд болоод байгаа маш гоё юм хаслууд ирсэн байгаа юм байна. За энэ нэг сүүлийн үеийн шинэ загвар. Тэгээ манай эсэгчүүд амтахгүй одоо бэрийн товцыг мэддэг хүмүүс амтахгүй мэдж байгаа баг. Тэгэхээр энэ American Diaspora Goods гэх брэнд ийм гоё сүүлийн үе тренд болоод байгаа. Өмддөгөө ийм хүүтэйгээ хоёр хосноо тараа хаар, саарал, ягаан цайвар гэсэн өнгөний сонголтуудаар ирсэн. Арзмарын өргөн сонголттой ирсэн байгаа юм байна. За мэдээж одоо Last Kids-ээр дэлгүүр зарагдж байгаа энэ одоо хувцснууд та бүхэндээ бүгдийг нэг бүрчлэн үзүүлэл бидний цаг хөрөлцөхгүй. Тэгээ ерөнхийд нь ингээд зарим одоо загваруудаас нэг жишээ бол харуулчихад ийм гоёгоо загвар материалын шийдэлтэй, ийм дотортой хосллууд, ан хувцснууд, дээгүүр өмсөх, доогуур өмсөх. Ер нь хүүхдийн хөлнөөс толгойн үзүр хүртэлх бүх төрлийн хувцал Last Kids бэлэн худалдаалагддаг шүү. За энэ одоо хүүтэйтэй болон өмдтэй хослууд бол ийм олон төрлийн өргөн сонголттой бэлэн худалдаалагдаж байна. За дахин хэлэхэд яг энэ бидний харагдаж байгаа Last Kids Shop дэлгүүрийн одоо 75 м квадрат объект талбайг бол худалдах гэж байгаа шүү. Тэгэхээр та бүхэн сонирхож байгаа хүмүүс байх юм бол энэ хүү талбайг худалдаж авах гэж байгаа хүмүүс доор гарч байгаа утасны дугаараар нь дэлгүүрийн эзэцтэй холбогдоод за эдгээр одоо мэдээллүүдийг дэлгэрэнгүй одоо аваарай гэж хүсэж байна. За Gap-ийн оригинал хослууд байна. Зогтуудад зориулагдсан ийм гоё хослууд, дотортой хослууд байна. За арай бараа өнгөтэй, цайвар саарал өнгөтэй гэдэг ийм гоё хараа. Adidas-ийн ийм гоё хослууд бас байна. Манай өсвөр насны хүүхдүүдэд зориулагдсан гэдэг нэлээд олон төрлийн загварууд бол таныг хүлээж байна. За энэ бас ийм дүүдийн күрчгнүүдийн, хөвгүүдийн күрчгнүүдийн сонголтууд бас бэлэн байна. Гутлын тухай та бүхэндээ онцолж хэлэхэд за дэлгүүрийн талбайгаа одоо байраа урдаалах гэж холбогдуулан бүх гутал пүү зөвлийн гутлнуудаа 50% супер хямдралыг зарсан байна. За жишээлбэл хамгийн жижиг арзмаартай буюу одоо бүр ойч хүрээгүй хүүхэд өмсчгөр юм те. Air Jordan-гийн загвараас эхлүүлээд өсвөр насны хүүхдүүд өмсчгөр бүр 30 эдэн арзмарын 40 орчим арзмарын гутлнууд эдний дөрвөн сонголттой байдаг. За тэгээд хавар намрын, өвлийн, пүүзэн гутлнууд, охтуудын хөөрхөн дүүплнүүд гих зэрэг олон төрлийн эдгээр гутлнууд бүгд хямдраад тал үнээр нь буюу 50% хямдралтай үнээр та бүхэн
сонголтоо их бүрэн боломжийг олгож байгаа. Энэ хэсэгт болохоор за монголчууд юу гэж ярьдаг. За гадаадаар бол аг гэж ярьдаг. Агийн олон төрлийн сонголттой гутлнууд байна. За ийм гой бөмбөгөр сүүлийн үед тренд болоод байгаа. Аг юм бас юм загварууд нэлээ өргөн сонголттой ирсэн. Урдаа үдээстэй, хажуу талдаа юм одоо конофтой гих зэрэг ер нь бол нэлээ олон төрлийн сонголтууд таныг хүлээж байгаа. За дээрэс нь Nike-гийн юм гоё юм өвлийн юм чанартай хөнгөн аюу хөнгө авсах юм гутлан хүүхдийн хөл дэвтэрийн чиг татдаг. За бүр юм бага арцмарын хүртэл байна те. За энэ бүр одоо дөнгөж ойтой хүүхд өмсгөрийн арцмарын хувьд нэлээ олон сайзын сонголттой байгаа шүү. Ийм олон гутлнуудад та бүхэн ердөө 49,000 59,000 буюу 50% хямдралтай үнээр худалдаж авах боломжтой болж байгаа юм байна. Энд бол өмгнүүдийн сонголт нэлээ арвин байгаа. За энд болохоор хамгийн одоо хямдарсан байгаа хөрчгнүүдийн тасаг бас энэ байгаа. Энд бол ердөө хөрчгнүүд нь 49,000 төгрөг болоод хямдарсан байгаа шүү. За дараагийн онцлог танилцуулах гэж байгаа бараа болохоор ийм гоё юм дотортой өмднүүд байгаа. За энэ өмднүүдийн дотор нь бол ийм гоё өвөл хавар навар өмсөд тохиромжтой хүүхдийн бие дэвтэйхэн тийм гоё хөнгөн чөлөөтэй мэдрэмжийг төрүүлдэг. Дээгүүрээ олоо ийм эрзэнтэй учраас за энийг бол өдөр тутамдаа хүүхдүүд өмсөж болно. Дээрээс нь хичээлийнхаа өмдний оронд арай илүү зузаан явуулъя гэж байгаа бол манай эцэгчүүд энэ өмднүүдийн сонголт байвал маш зөв сонголт болно. За энэ Динемер 2 гэсэн брэндийн ийм чанартай өмднүүд хараа ийм дотортой. За бас хямдралд орсон 30% хямдралтай өмнөр бэлэн худалдаалагдж байгаа. Сайзны хувьд, өнгөний хувьд хэд хэдэн төрлийн өнгөний сонголцоогоор сайзын олон төрлийн сонголцоогоор худалдаалагдж байгаа. Энэ хэсэг бол бас манай эрэгтэйчүүдэд, хүүхдүүдэд зориулсан хэсэг бол энэ манай охтуудад зориулагдсан хэсэг байна. За ийм хөөрхөн доороо ийм одоо загварын манжаатагтай. За ийм хөөрхөн гидэртэй те. Доороо ийм гидэртэй гоё ийм бие барьсан ийм гоё зузаан дотортой өмднүүд эртүүцнүүд өргөн сонголттой худалдаалагдж байна. За энэ бас юм гоё өргөн сонирхдаг охтуудад зориулсан бас юм өргөн модтой бас ирсэн байгаа юм байна. Ийм бас гоё дотортой зөөлөн материалтай гих зэрэг за ийм гоё хилэн материалтай бас өмднүүд бас өргөн сонголттой ирсэн. Арзмарын хувьд мэдээж асуулт байхгүй. Арзмарын хувьд нь өргөн сонголттой, өнгөний хувьд ч гэсэн өргөн сонголт таныг хүлээж байгаа шүү. За энэ хэсгийн бараануудыг бас аль танилцуулчих. Энд болохоор октоудын маань шинэ жилийн ийм гоё гоёмсог пластиктай нэлээд хөөрхөн ганган чамин палажнууд бас арзмарын хэв загварын өргөн сонголттой байхаас гадна за сүүлийн үе тренд болоод байгаа орчин үеийн шийдэлтэй ийм хөөрхөн хүүхдүүдийн носон цамцнууд бас ирсэн байна. За зах зээгээс нь харуулчих те. Манай томчууд яагаад заавал загварлаг хувцас өмсөх ёстой гэж хүүхдүүд ч гэсэн яг томчуудаас ялгаагүй гоё загварлаг хувцас өмсөх хэрэгтэй. Яг энэ эрхийг манай Laskis дэлгүүрийнхэн хангаж өгдөг. Тийм ээ хамгийн одоо чанартай алдартай брэндүүдийн хувцснуудыг ойртуулдаг шүү. За энэ хэсэгт болохоор Jensen дотортой өмднүүдээ бас төлхөөд одоо та нартай харуулна. Мэдээж ийм гоо дотортой өвөл өмсгөх тохиромжтой ийм хөөрхөн загварлаг чамин эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн дотортой Jensen-нууд мөн өргөн сонголттой худалдаалагдчих. За мэдээж бас өвөл цаг ирсэн юм чинь носон цамцнуудаас мэдээж Laskis бол өргөн сонголттой байна. За энэ ч хэдвэл хөөрхөн шинэ жилийн хэв шинжийг агуулсан шинэ жилийн баяраар нөмсөөлөх тохиромжтой хөөрхөн цамцнууд ирсэн байна. За тэгээ мөн сүүлийн тренд болоод байгаа гоё юм загварлаг носон цамцнууд, нэхмэл цамцнууд зөндөө олон сонголттой бэлэн худалдаалагдж байгаа юм байна. Хүүхдийн брэнд хувцсны Laskis shop дэлгүүр нь бол яг энэ харагдаж байгаа 75 м квадрат дэлгүүрийн талбай объект бол худалдаалах гэж байгаа. Тэгэхээр та бүхэн сонирхож байгаа хүмүүс маань доор гарч байгаа утасны дугаараар холбогдоорой. За энэ дэлгүүрийн тохиолд олон жил доктортой үйл ажиллагаа явуулж байгаа. Дархныхаа хүүхэд багчуудаа, за төвийн бүсийнхэн хүүхэд багчуудаа хамгийн чанартай брэнд хувцсыг ойртуулдаг ийм олон танигдсан дэлгүүр байгаа учраас танд олон давуу талуудыг бий болно гэдэгт итгэлтэй. Ингээд мөн дэлгүүрийн одоо зарлагдсан 30-50% хямдралаас бүх хоцроорой гэж дархныхаа хөөрхөн хүүхдүүд эцэг эхчүүдтэй уриалж байна. Дэлгүүрийн хаяг бол шинэ дархан, шинэ хорооллын 21-р байрны яг замын эсрэг талд 321-р байрны 1 давхарт буюу төв зам дагуу байрладаг байгаа шүү. Ингээд та бүхэндээ Laskis shop дэлгүүрт өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна. Бид та бүхэнд орон нутгийн чанартай мэдээлэлүүд болон бизнес мэдээллүүдээ энэ хэсэгт хүргэлээ. Харин одоо үргэлжлүүлэн хөтөлбөрийн уламжлалын дагуу Дархан улс илэн Төв аймагуудын цаг агарын урьдчилсан мэдээлэлээ хүлээн авч үзээрэй.
ТВ-ийн мэдээний албанаас бэлтгэсэн ээлжид мэдээллийн хөтөлбөр энэ дөрөд өндөрлөж байна. Та бүхэн бидний бэлтгэсэн 7 өдрийн тайм хөтөлбөрөө Бямб нэм гарагт хүлээн авч үзээрэй. Баяр та үзэгчдээ.